сэтгэл зүйн номнуудын талаар, ойлголтуудын талаар энэ сар 3 дугаар сард ярилцсан. За хамгийн ихэнд сонгож авсан ном бол Thinking Fast and Slow гэдэг ном байгаа. Thinking Fast and Slow. За орчуулах юм бол хурдан удаанаар одоо сэтгэхүү гэж орчуулж болох байх. За энэ номонд гардаг одоо сонирхолтой зүйлүүд бол хэд байгаа. Хамгийн ихнийх нь нэгдүгээр систем, хоёрдугаар системийн одоо юу гэж байд юм бэ? Сэтгэлгээ. Системийн сэтгэлгээ гэдэг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээр системийн сэтгэлгээ гэдэг нь бидний одоо баг бодохгүйгээр автоматар гаргадаг одоо шийдвэрүүдийг хэлж байгаа юм. За жишээлх юм бол юу ах вэ гэхээр бид нар гэрлэн тохио хараад улаан гэрэл ассан байх юм бол зогсох юм бэ? Ногоон гэрэл ассан байл явах юм бэ? Гэж шийдвэр баг бодохгүйгээр гаргадаг шүү дээ. За одоо гэрлэн тохион дээр машин очиж зогслоо гэхэд хамгийн түрүүнд гэрэлний одоо байдлыг хараад шууд за гэрэл тохио шар байх юм бол ерөөсөө нэг бол хурдлна, нэг бол тоормслно гэсэн тэр одоо шийдвэрийг бид нар гэрлийн хараад шууд гаргадаг. Энэ дээр бол ингээл цаас гаргаж ирээл бодоод бичээд идэггүй. Буюу одоо нэгдүгээр системээрээ маш богино хугацаанд шийдвэр гаргадаг. Энэ үйл явдал. Энэ одоо сэтгэлгээг бол нэгдүгээр систем гэж юм. Харин санхүүгийн тооцоо гаргах шууд гаргадаг зүйлүүд гэсэн үг тийм баг автомат. Санхүүгийн тооцоо гаргах буюу нэлээд юм бодох шаардлагатай, цаг хугацаа зарцуулах шаардлагатай одоо зүйлийг бол бид нэр хоёрдугаар системээр хийдэг байна. Санхүүгийн тооцоо хийх эсвэл одоо томоохон шийдвэр гаргахтаа бид нэр эрсдэл ямар ашиг байна тэр үүднээс нь бол харж шийдвэр гаргадаг. Энэ хоёрдугаар системийн сэтгэлгээ цаг зарцуулж идэг. За дараагийн нэг сонирхолтой ойлголт нь болохоор cognitive biases гэдэг нэг англиар болохоор cognitive biases гэдэг. За энэ маань болохоор юу гэсэн үг гэхээр biases гэдэг. За biases гэхээр ер нь бол хүмүүс бол гадарладаг одоо зөрүүтэй байдал гэж одоо ойлгож байна. За тарих хурдан шийдвэр гаргахын тулд мэдээллийг хэлбэршүүлж идэг. За энэ хэлбэршүүлдэг учраас энэ нь биднэрт одоо заримдаа алдаа гаргах тэр нөхцөл болцоог бол бүрдүүлж идэг. За жишээлх юм бол бид нар одоо интернетээс кофе уух эрүүл мэндэд муу гэдэг нэг нийтлэл нэлээ ингээм уншихад үнэн бодиттой юм шиг дэм нийтлэл уншчлаа гэж бодъё л да. За кофе бол ингээд бидний эрүүл мэндэд муу гэдэг ингээд нийтлэл уншицсан. За тэгсэн чинь энийг уншсан зарим тохиолдолд яах вэ гэхээр бүх кофе бол муу юм байна гэдэг юм дүгнэлтэнд хүрэх гэдэг. Бүх кофе ер нь л угаасаа л муу. Бүх кофенууд ер нь муу гэсэн юм дүгнэлтэнд хүрдэг. Буюу ингээ алдаатай шийдвэр гаргадаг гэсэн үг. За гэхдээ энэ нь бол судалгааны үр дүн бол өөр байсан байж болно. Эсвэл алдаатай байсан байж болно гэдгийг өнцгөөс авч хэлцдэггүй л гэсэн үг. За дараагийн хэсэг нь болохоор anchoring effect гэж байна. Anchoring effect гэж байна. Anchoring effect нь болохоор за anchor гэж чинь зангуу гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зангууны эффект гэж хэлж болох байх. За хамгийн анхны одоо сэтгэл дээрээ үндэслэж одоо шийдвэр гаргах бид нар одоо нэгэнт та зангуугаа миний ойлгож байгаа тэр нэгэнт бид нар ингээд зангуугаа буулгацсан бол яг тэр хэсэг дээрээ л ингээд завтайгаа дээр ингээ эргэлдээд байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан анхны сэтгэлийн одоо асуудалтай тал гэсэн үг. За анхны сэтгэлд ямар асуудал үүсгэж болох вэ гэхээр ерөөсөө тухайн аливаа шийдвэрийг гаргахдаа анхны тэр авсан мэдээлэл дээрээ анхны сэтгэлгээ мэдээлэл дээрээ тулгуурлаж одоо шийдвэр гаргадаг. Жишээлх юм бол дэлгүүрт орсон чинь нэг гутал 300 сая төгрөгөөр зарагдаж байна гэж бодъё л да. Тэгээд харчаад хөө 300 сая төгрөг чинь үнэтэй биш үү гэж бодлоо гэж бодъё. За тэгсэн дараагийн анхны мэдээлэл дараагийн дэлгүүрт орсон чинь тухайн яг ижилхэн гутал нь 250 мянгаар ингээд зарагдаж байгаа юм бол 300 мянгаар зарагдчихсан гутал 250 мянга гэдэг чинь болж штэ хямдхан байна. Гэт ингээд шийдвэр гаргаад нөгөө гутлаа авах гээд байдаг гэсэн үг. За энэ маань бол анхны мэдээлэл дээр тулгуурлаад тухайн зүйлийг хямдхан байна гэдэг юм мессеж бид нэр одоо өөртөө аваад шийдвэр гаргах гэдэг гэсэн үг. За энэ нь одоо зангууны эффект гэж бас орчуулж болох гэж бодлоо. За loss aversion гэдэг бас зүйл байгаа. Loss aversion гэдэг. За loss aversion гэдэг яг англиар хэлээд байгаа дараа нь бид энийг нөгөө цааш нь илүү задалж ойлгоход бас хэрэг болох болов уу гэж бодоод англиар нас давхар яваад байгаа. За loss aversion болохоор алдагдлаас зайлсхийх хандлага гэсэн үг. За loss гэдэг маань алдагдал. Алдагдлаас aversion гэхээр зайлсхийх цухтах гэсэн үг. Зайлсхийх хандлага. За ямар алдагдлаас ч илүү зайлсхийх гэдэг хүн ер нь одоо ашиг гэхээсээ илүү алдагдал дээр илүү их анхаарал өгч илүү их тэрэнд одоо инженеэр бол одоо илүү их стресстэй гэх юм уу тийм ээ л та. За энэ маань жишээлх юм бол одоо юун дээр харагдаж болох вэ гэхээр
бид нар шийдвэр гаргахдаа одоо энэ зүйлээс болоо буруу шийдвэр гаргаж болно. Жишээлбэл та хоёр найз одоо хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа авлаа гэж бодъё л да. Тэгвэл 100,000 төгрөгөөр авах хувьцаа одоо авах боломжтой байсан ч гэсэн нэг нь одоо мөнгө алдхаас айгаад шийдвэр гаргаж чадаагүй. Гэтэл нөгөө найз нь ингээд шийдвэр гаргасны дараа гаргасан байсан чинь тэр хувьцаа жилийн дараа 200,000 төгрөг болоод өгсөн. Тэгэхээр энэ болохоор ямар асуудал яваад байгаа гэхээр 100,000 төгрөг алдахгүй эсвэл 100,000 төгрөг олох уу гэдэг энэ хоёр зүйлийг ингээд тархиндаа харьцуулахдаа алдчихж байгаа тэр 100,000 нь яг үүндээ олж байгаа 100,000 та тэнцүү боловч биднэрт илүү ингээд том асуудал мэт ингэж харагддаг гэсэн үг байна. За энүүгээрээ бол алдагдлаас айх зайлсхийх хандлага буюу хүн алдаа гарах гэхээс угаасаа хайж имиж тэрнээсээ болоод буруу шийдвэр гаргах гэдэг гэсэн үг. Хаалаа эффект гэж байдаг байна. Хаалаа гэдэг эффект. Хаалаа эффектний үсгээр гэрэлтүүлгийн эффект гэж одоо хэлж болох баг. Гэрэлтүүлэг буюу одоо хитрхи өндөр одоо хүлээлт өгснөөс үүдсэн одоо асуудал үүсэх хэлж байгаа. Жишээлбэл одоо хүмүүс ямар нэг чанарыг ингээ ажиглаж олж мэдчихэд бусад одоо зүйл дээр нэг ажиллах ингээд бусад тал дээр бас адилхан хүлээлт өгөх гээд байдаг одоо байдлыг хаалаа эффект гэж байна. Жишээлбэл та ингээд анхны сэтгэлдээ автах гэж болно. Шинэ хүн ингээд ажлын ярилцлаганд орохдоо та тухайн хүнийг аяга өөртөө ихтэй цэвэрхэн хувцалдаг боловсон соёлтой юм чинь ажилдаа ч гэсэн бас сайн байгаа ах гэдэг ингээд бодочдөг. Тийм хүлээлт тавьчихдаг. Гэтэл нөгөө хүн яг ажиллаа хийгээд үзсэн чинь яг үндэ анх бодсон шиг тийм сайн байж чаддаггүй. Тэгэхээр ерөнхийдөө бидний яагаад гэхээр нэг ингээд зан чанараар нь бусад зан чанар нь бас ийм байгаа гэж одоо үнэлгээд буюу алдаатай үнэлэх гэдэг гэсэн үг. За ийм нэг хаалаа эффект гэж зүйл бүгднийг ингээд гоё харах гэдэг гэсэн үг байна шүү дээ. За ийм ойлголт байдаг байна. За overconfidence bias буюу одоо overconfidence гэхээр одоо confidence гэхээр өөртөө итгэлтэй байдал те. Over гэхээр хит их өөртөө итгэлтэй байдал гэсэн үг. За bias гэхээр одоо бас асуудалтай талаас нь хэлж байгаа. За overconfidence bias буюу одоо хит итгэлтэй байхын алдаа буюу хүн өөрийн чадвараа бодит байдлаас илүү үнэлэх гэдэг гэсэн үг. За ер нь бол хүн угаасаа өөртөө жоо итгэлтэй байдаг гэдэг хүмүүс арай их хүмүүсийн бодож байгаас илүү жоо итгэлтэй байгаад байдаг гэдэг. Тэр бол энэ дээр шинжилгээ ухааны үнэлэлтэй бол гарч ирж байгаа. За жишээ нь үсгээр гар мөнгөний тэмцээнд өөртөө итгэлтэй ингээд байна гэж бодъё л да нэг хүндээ. Тэгээ өөрийгөө бол багийнхаа хамгийн сайн тоглогч гэж бодоод байсан. Гэвч ингээд тэмцээнд оролцоод үзэхэд бол бусдын түүнээс хамаагүй дээр тоглож байгааг бол өөрөө ингэж олж хардаг. Буюу хүн одоо өөрийгөө цаанаасаа л хит өндөрөөр ингээд үнэлэх гэдэг гэсэн үг. За ийм зүйл бас байдаг гэдгийг бид нар өөрөө анзаарч харах хэрэгтэй байна. За үүний дараа болохоор perspect theory гэж зүйл байгаа. За perspect theory нь болохоор perspect theory гэдэг. За энэ нь болохоор хит төлөвлөлтийн онол. Хит төлөвийн онол. За хит төлөвийн онол гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр алдагдал нь ашиг болохоос хоёр дахин хүчтэй юм сэтгэл төрүүлдэг. Буюу одоо түрүүний нэг loss aversion алдагдлаа сайхан хайцтай бол бас нэлийн төстэй гэж хэлж болохоор алдагдал нь биднэрт илүү их одоо хүчтэй хоёр дахин бүр ашигаас илүү хоёр дахин хүчтэй сэтгэл төрүүлдэг байна шүү дээ. Тэгэхээр алдагдал ашигаас бүр ингээд хоёр дахин илүү юм сэтгэлийн хувьд төрүүлдэг байна. За жишээлбэл одоо мөрөөдө тоглоомд оролцохоос татгалзахгүй нэг хүн ингээд 50% магадaltaй 100,000 төгрөгөөр одоо хожих тийм мөрөөдө тоглоомоос татгалцсан. Учир нь бол алдах магадлал нь хитийнх юм шиг санагдсан. Яг үүндээ бол таны одоо алдах магадлал 50 буюу онох магадлал нь 50 байсан адилхан байсан боловч энэ хүнд бол мөрөөдө тоглоомоос алдах магадлал нь өндөр санагдаад ингээд орохоос татгалцдаг буюу хүн угаасаа ийм одоо хит ингээд төлөв буюу тухайн ингээд нөхцөл байдалтай байх илүү эрс төлөхөөс ингээд зайлсхийдэг зан чанартай ахна. За endowment effect гэж зүйл байгаа. За endowment effect нь болохоор юу хэлээд байна гэхээр за энд өчиж endowment effect гэдэг. За өмчийн нөлөө одоо өмчлөхийн одоо өр нөлөө эффект гэх юм тий. Өмчлөх. За хүмүүс одоо өөрийн зүйлээ илүү үн цэнтэй гэж боддог. Одоо жишээлбэл танд яг адилхан ингээд цүнх найз чинь ч гэсэн яг ижилхэн брэнд яг ижилхэн цүнх байлаа гэхэд танд өөрийн чинь цүнх илүү үн цэнтэй санагддаг. Энэ дээр болохоор жишээлбэл ингээд та өөрийнхөө хувцсыг 500,000 төгрөгөөр ингээд үнэлээд зарах гад ингээд
яваад байлаа гэж бодъё. Гэтэл хуучин уц 350 зарагдахыг хараад энэ аягүй хямдхан зарагдаж байна. Миний уц 500 байх хэрэгтэй. Яг гэвэл би уцаа аягүй гоё цэвэрхэн хэрэглэсэн ч гэдэг юм тий. Гэтэл яг бодит байдал дээр цоошин уц 400 мянгаар ингэж зарагдаж байгаа юм бол та өөрийнхөө одоо гэдэг зүйл өмчлөлийн сэтгэлгээнээсээ болоод тухайн уцаа хэд их өндрөөр үлдэх гээд байна л гэсэн асуудал үүсэж байна гэсэн үг. За regression to mean гэдэг бас нэг зүйл байгаа даа. Regression to mean буюу дундаж руу ойртох үзэгдэл. Дундаж руу ойртох үзэгдэл. За дундаж руу ойртох үзэгдэл гэж юу хэлээд байгаа юм? Нэг удаагийн онцгой үзүүлэлт нь дараагийн дундаж руу одоо буцах магадлал хандлагатай байдаг. Жишээлх юм бол одоо нэг хүүхэд анхны шалгалтаа 100 оноо авсан гэж бодъё л да. Тэгвэл дараагийн шалгалтандаа 90 оноо авч өмнө нь одоо аз байсан гэж ингэж бодож эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр дараагийнхаа ингээ оролдлого тутмаараа ингээ багасаад за би өмнө нь өндөр оноо авсан тэр үл ерөөсөө надтай хамааралгүй тэр үл одоо цэвэр азны асуудал байсан гэдэг. Иймэрхүү алдартай дүгнэлт бол өгөхгүй байдаг гэсэн санаа. Яг бодит байдал дээр бол бидний хичээл зүтгэлтэй болно шууд хамааралтай байдаг. За priming effect гэж бас хамгийн сүүлд нь ийм ойлголт гарч байгаа. За priming effect буюу нөлөөллийн одоо нөлөөлөл гэж ойлгож болох. За нөлөөлөл нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр тарих үзэж харсан зүйлс тархинд ингээд бидний үзэж харж байгаа зүйл ухамсаргүйгээр нөлөөлөд идэг. Жишээлх юм бол сонин дээр ингээд амттай шүүслэг бүргэр гэдэг ингээд бичсэн зурагт туудсан ингээд та ингээд гинт өсөж байгаа үед харлаа гэж бодоход гинт тарих чи өөр ирэхгүй бүргэр идмэр санагдана. Эсвэл талхны дэлгүүрт ингээд шин ингээд цоошин юу гэдгийг тий таван үртэй юм талах ингээд эрүүл мэндэд сайн ингээд бичсэн байх юм бол ийм талах чи эрүүл мэндэд сайн юм биш үү гэдэг өөр ирэхгүй тийм бодол төрчдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол бид иймэрхүү нөлөөлөлд бас их автах гад байдаг. Тэгэхээр тарих одоо бид нар шийдвэр гаргахдаа бидний тарих иймэрхүү нөлөөлөлд автаад байна уу? Эсвэл үнэхээр ингээд цэвэр одоо баримтан дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байна уу? Мэдрэмж дээрээс тулгуурлаж байна уу гэдгийг бас анзаарах хэрэгтэй байна л да. Нөлөөлөл. За ингээд маркетинг сурталчилгаануудын нөлөөлөл биднэрт тэгэхээр шийдвэр гаргахад худалдан авалт ихэд ялгаа маш нөлөөлж идэг гэсэн үг. За ингээд thinking fast and slow гэдэг энэ сэтгэл зүйтэй холбоотой дээрх ойлголтууд бол ингээд гардаг байгаа. За буцаад ингээд эргээ бацах юм бол cognitive bias буюу одоо сэтгэл зүйн хазаалт гэж бас хэлж болохоор ийм ойлголт байдаг байна. Хитрхийн ингээд тууширч нэг одоо өнцгөө барьж гин гэсэн үг. За анхны мэдээлэл дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг юм. Anchoring effect алдаа гарахаас ашигаас илүү алдаа нь илүү том болж харагддаг. Алдаанаас зайлсхийх хандлага, perspective буюу хит ингээд нэг төлөв барих тэр хоёр бол алдаатай илүү холбоотой. За 1 2 дугаар системийн сэтгэлгээ гэж байдаг. Тэгэхэд их өөрийгөө одоо өндрөөр үнэлэх болон одоо өөрийн зүйлээ хитрхийх өмчлснөөс болоод ингээд бас илүү өндрөөр үнэлэх тал байдаг. Нэг зан чанараар нь хүний одоо бусад зан чанарыг бас үнэлэх гэдэг хаалаа эффект гэж байдаг байна. За тэгээд дунджаас ойртох үзэгдэл буюу хамгийн өндөр одоо авсан ур чадвараа одоо өндөр оноо авсан өдрөө ч юм уу тэрийг өөрийнхөө одоо ур чадвартай холбохоос илүү тэр бол ингээд цэвэр аз байсан юм а гэж итгэх бас ийм төрлийн алдаатай бодлууд биднэрт байдаг байна. За тэгээд ингээд сэтгэл зүйн талаар ойлголтуудаа цаашаа ингээд өргөжлүүлээд сонирхолтой.